За байцгаана уу та бүхэндээ сайхан өдрийн мэнд хүргэе. Намайг Инх 2-ын 7 дугаар суран гэдэг би Public компани мөнгө захиралцалтай хүний хэмж мэрэгчлэр мэрэгшсэн юм хүн байна. За тэгээд та бүхэндээ хүргэдэг эрүүл мэндийн болон нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар та бүхэнд хүрж байна. За өнөөдөр болох дээр өмнө цэцэг багштайгаа хоёр холестерины тухай, за тэгээд мөн холестериныг багасгах омегагийн тухай ярилцахаар орж ирсэн байна. За тэгэхээр холестерин бол цусны дагуулгад өөртөө өөх тусыг хилдэг. За 4 янзаар холестерин маань орж идэг. Бага нэгтрэлтэй липопротеид, өндөр нэгтрэлтэй липопротеид, тригглицерид, за мөн дээрээс нь хелиомикрон гэдэг энэ 4 янзаар өөх тас маань хүний биед одоо орж идэг байгаа. За энэ дээрээс одоо бага нэгтрэлтэй липопротеидийг муу холестерин гэж нэрлэдэг. За яагаад муу холестерин гэж нэрлэдэг вэ гэхээр хүний биеийн судасны хананд ямар нэгэн одоо гэмтэл бий болох үед тэр хананд бага нэгтрэлтэй липопротеид буюу холестеринууд цугларч улмаар одоо атеросклерозын бөмбөлөг буюу атриумын зангилаа гэж нэрлэдэг. За энэ одоо энгийнээр тайлбарвал өөхөн бөмбөлгүүд бий болгож өөхөн давхаргыг бий болгодог. За улмаар судасны ханыг ханд хуримтлагдаад ирэхээр суцаар баялаг эрхтнүүдэд зүрхний шигдээс, тархины цус харвал, за тэгээд дэлгэний өөгшлөлт ч гэдэг юм уу тийм ээ. За эдгээр асуудлуудыг бий болгож идэг. За тэгэхээр холестерин ихсэх маш олон шалтгаанууд байдаг. За энэ дээрээс түгээмэл шалтгаан гэх юм бол жингийн илүүдэл. За хэрхэн яаж өөрийнхөө жинг илүүдэл байгааг шалгахгүй гэхээр та өөрийнхөө килограмм жинг өндрийнхөө квадратад хуваагаад хэрвээ одоо 25 метр квадратаас илүү байх юм бол та илүүдэл жинтэй байна гэж үздэг. За тархалттай байгаа юу? Эсвэл тархалтын 1-2 дугаар зэрэгтэй байгаа юу гэдгийг хэрвээ шалгуулахыг хүсэх юм бол та бүхэн маань энэхүү бичлэгийн комент хэсэг дээр өөрийнхөө жин болон өндрийнхөө хэмжээг бичиж үлдээгээрэй. За насны байдал мөн холестерин ихсэхэд нөлөөлдөг байгаа. Өөдлийн хэв маягтай амьдралаас баашин орон сууцнд суудаг идэвхүй амьдралынхаа маягтай шилцэнтэй холбогдол нэг гэр бүлд заавал нэг хүн одоо илүүдэл жинтэй байдаг болсон байгаа. За гэр бүлд холестерин ихтэй хүн байх. За зохисгүй хооллолт. За хоол ундын аюулгүй байдал буюу хүнсний аюулгүй байдал бол одоо маш чухал гэдэг те. Тэгэхээр орчин үеийн фаст фуд буюу цаг хугацаа хэмнэсэн, хялбар аргаар бэлтгэсэн, түргэн шуурхай хоолнууд маань маш ихээр холестерин агуулж идэг. Мөн дээрээс нь транс тус буюу ургамлын гаралтай тус бага хэрглэж амьтны гаргалтай тусыг их хэрэглэснээр одоо хүний бие махбодод холестерин гэдэг зүйл маань хуримтлагддаг. За тэгэхээр хоолны хувьд гэх юм бол хүн маань тийм ээ аль болох холестерин багатай хоол хүнсний зүйл буюу тос, авокадо, хушиг, оливын тос, овёс, алим, жүрж, салмон, загас, дүүфүүж гэдэг юм уу эдгээр зүйлүүдийг хэрэглэх хэрэгтэй. За аль болох өндөгний шар, бүхтөө мах, замун, бүтэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг бага хэрэглэх нь зүйтэй байдаг байгаа. За мөн дээрээс нь одоо тригглицеридийг ихсгдэг зүйл бол одоо цардуул агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд, сахар, за амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд хамгийн ихээр агуулгадж байдаг. За маш олон хүмүүст холестеринийнхаа шинжилгээг одоо эмнэлгүүдэд очиод өгдөг. Хэмийн хэмжээнд бол холестерин маань 5.2 микромоль/литр хүний цуснд хэмжигддэг. За 5.2-оос дээшсэн тохиолдолд бол холестерин ихссэн буюу гиперхолестеринемия гэдэг одоо оншийг эмчнэр тавьж эхэлдэг. За энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгдөг гэхээр мэдээж одоо эрүүл амьдралын маягийг зөвлөх, жингээ бууруулах, өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх, тамхины хэрэглээг багасгах. За дээрэс нь мөн холестериныг багасгадаг статины бүлгийнхүүдийг бичиж өгөх. За мөн дээрээс нь омегаг зөвлөдөг. За яагаад одоо омегаг зөвлөж өгдөг вэ гэхээр бага нэгтрэлтэй липопротеидыг задлаж одоо өөх тос буюу жижиг өөх тоснуудыг задлаад судсыг нь сайхан цэвэрлээд уян хатан чанарыг нь бэхжүүлээд судсыг хэмийн түвшинд авчдаг зүйл омега байж байгаа. За тэгэхээр хүн болгон одоо омегаг мэддэг. Тэгвэл яг ямар омега авч уух вэ гэдгээр
маш олон хүмүүс одоо асуулт, комментуудыг эмчнээс асуудаг. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэгт маань Faberlic компани Омега 369-ийг та бүхэндээ танилцуулж байна. Дараах бичлэгээс та бүхэн маань найрлага нь ямар найрлагатай болоод давуу талтай байгааг болж сонсоорой. Сайн байцгаана уу, та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Намайг Наман Доржийн Түмэн Цэцэг гэдэг Faberlic компани алтан захирал цолтой. За үндсэн мэргэжил биологийн багш мэргэжилтэй. За та бүхэнд өнөөдрийнхөө бичлэгээр Омега 369-ийн найрлагыг танилцуулах болсондоо таатай байна. За тэгэхээр манай Омега 369-ийн найрлаганд хойд далайн гүний хүүтэн усанд амьдардаг тунаа, хулт загасны тос оролцдог. За энэхүү тосыг тухайн загасны мах булчингаас гаргаж авсан байдаг. За загасны тос нь биеийн эрч хүчийг сэргээж, холестеролын хэмжээг хэвийн байлгаж, судасыг цэвэрлэж, даралтыг багасгадаг. За мөн омега 3 нь докоза гексаны хүчил агуулдаг учраас эсийн бүрхүүлийг эрүүл болгож мэдрэлийн эстэй холбох үйл явцыг бэхжүүлдэг. Тийм ч учраас омега ууж байхад тархины үйл ажиллагаас сэргэж сэтгэн бодох чадвар сайжирч шийдвэр гаргах үйл явцаас нэмэгддэг. За мөн загасны тосн дархлаа дэмжиж нүдний даралтыг багасгаж стрессийг хялбар туулах ийм боломжийг бас олгодог юм аа. За манай омега 369-ийн найрлага зөвхөн загасны тосны найрлагатай биш, майланганы үрийн тос бас агуулдаг. За майланганы үрийн тос нь мөн л омега 369-ийг агуулдаг учраас цусан дахь холестерины хэмжээг бууруулж, судасны хан хатуурах, судас бөглөрөхөөс сэргийлдэг. За мөн майлангын үр нь алаа тосны хүчил, б-ийн төрлийн амин дэмүүд, эслэг, магний, манган, калий, селен зэрэг эрчүүдийг агуулдаг. За эслэг агуулдаг учраас гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биеэс хорт бодис ялгахыг дэмждэг. За мөн эстроген дааврын ялгарлтыг хэсэгдэг учраас эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчлөл, хөхний хорт хавдар, цэвэршилтээс урьдчилан сэргийлдэг. За мөн цусан дахь сахарын хэмжээг багасгана. За бид целлюлит үүсгээс сэргийлдэг. Үүссэн целлюлитийг бас задлахад нөлөөлдөг. За мөн бага насны хүүхдийн аркет болон биеийн өсөлтөнд бол сайнаар нөлөөлдөг. За дараагийн омеганы найрлагад орж байгаа бас нэгэн үрийн тос бол хулууны үрийн тос байна. За хулууны үрийн тос мөн л омега 3, за цайр, магний зэрэг эрдэс, тэгээд триптофан амин хүчлийг агуулдаг. За тэгэхээр хулууны үрийн тос нь цайрын их үүсвэр гэж ингэж үздэг. За ингэснээрээ цайр нь судасны ханыг бэхжүүлж, уян хатан чанарыг нь сайжруулдаг. За магний бол харин цусны даралт, зүрхний шийдээс, харуултаас бол сэргийлэх ач холбогдолтой. За триптофан амин хүчил нь серотонин гэж нэрлэгддэг аз жаргалын дааврыг ялгаруулдаг учраас, ялгарлтыг дэмждэг учраас стрессийг хялбар туулахад бас дэмтэй. За мөн дараагийн ургамлын үрийн найрлага нь амранти үрийн тосыг манай омега 369 агуулдаг байгаа. За амранти үрийн тос нь мөн л А, С, К, П, Б-ийн төрлийн амин дэмүүд, за төмөр, манган, цайр, зис, селен, натрий, магний, кальций, калий, фосфор зэрэг эрдэсүүд, тэгээ омега 3, 6, за мөн хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй скавалин гэдэг бодисыг агуулдаг. За мөн лизин, триптофан зэрэг амин хүчлүүд, эслэг, антиоксидантаар баялаг ийм тос байгаа. За тэгээд энэ дотроос голчилж тодруулж ярих найрлага нь болохоор тэр хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй скавалин бодис байгаа юм. За энэхүү бодис нь бодисын солилцооны явцад эдисэд хүчилтөрөгчийг хангана. Эдисийг хүчилтөрөгчөөр хангана. За цусан дахь холестерины түвшинг бууруулна. За элгийг хорт бодисоос хамгаална. За дээрэс нь хүний биед хуримтлагдсан янз бүрийн хүнд металлын давсыг биеэс гадагшлуулах үүргийг гүйцэтгэдгээрээ ач холбогдолтой. За мөн амранти үрийн тосын найрлаганд оролцож байгаа лизин амин хүчил бол арсны болон судасны ханын уян хатан байдлыг дэмждэг.
Тэгээ ийм одоо онцлогоороо манай омега бусад одоо омегоноос эрс ялгаатай зөвхөн загсны тос биш ургамлын үрийн тоснуудын холимог байгаамаа. За тэгээ та бүхэн энэхүү омегог сонгон авч хэрэглэе. За тэгээд маш гоё сонирхолтой омегагийн талаар маш сайхан дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн багштаа маш их баярлалаа. Одоо ингээ гадуур хүмүүс омега сонгохдоо япагийг хараарай, динагийг хараарай гэдээ ярьдаг. Тэгэхээр яг энэ одоо олон улсын нэршил маань яг юу гэсэн үг вэ? Манай омегонд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөс яг хэдэн миллиграм нь одоо агуулгадж байна вэ? Энэ талаар бас манай үзэгчдэд бас хэлээд бас омегагоо бас харуулах байх яг ямар нөгөө савлгаатай дотроо эдийн ширхэг байгаа талаар бас хүмүүст үзүүлээ тий. За манай публик компани үйлдвэрлэж байгаа омега бол түрүүчийн хэлснээр тий омега 369-ийн нэгдлэр савлагддаг. За дотроо бол 60 ширхэгтэй. За өдөрт 2 порцоор уун ингээд 1 сарын хэрэглээ гэж ингэж үздэг. За тэгээд омеганы хүмүүс асуугаад идэв л да. Танай омеганы ИПА хэд юм бэ гэд. За ИПА гэдэг нь яг одоо юу юм блэ? Найрлаганд тэр омега 3-ын найрлаганд байгаа тэр хүчлийг хэлдэг юм блэ? Экозапентайны хүч тосны хүчлэлтэй экозапентайн. За ялангуяа энэ экозапентайны хүчил бол тэр нөгөө холестерины хэмжээг багасгах тий судсыг цэвэрлэх тэр одоо судасны бөглөрөлтөөс бөглөрөх буюу судас хатуурхаас сэргийлэх энэ бүх үйлчилгээг бол үзүүлдэг ийм одоо ИПА хүчил. ИПА гэдэг чинь бол экозапентайны ацид гэдэг англиар бол тий. За улсынхан нэршил байгаа тийм. За энэ бол манай омегонд тухайлах юм бол 3 ширхэг омегонд 150 мг хэмжээтэй байдаг. За омега ер нь бол ИПА гэдэг энэ хүчил ямар загсны тосонд байдгийм бэ гэдгийг бас хүмүүс маш сайн мэдж явах хэрэгтэй. Тухайлах юм бол хойд далайн гүнд амьдардаг, тэг хүүт усанд амьдардаг, хулд, тунаа, цагамхай гэх мэт ийм одоо загсны тосонд л байдаг хүчил юм лээ. Тэгэхээр манай тунаа загас орсон байсан. Загас орсон. Тийм. Бас нэг загсыг хэлсэн. Тий. Тэгэхээр манай энэ омеганы найрлаганд л ИПА хүчил байгаа. Ер нь бол хүмүүс хэрвээ одоо энийг мэддэг байсан бол танай омега тий ямар загсны тос юм бэ гэж асуувал тэгэл нөгөө хулд тунаа тэгээ сагамхай гэх мэтлэнгээр ингээд нэрлэх юм бол энэ нөгөө ипатай юм байна гэж шууд ойлгож байна. Тийм л юм лээ. Тийм юм биш. Тэгээд юу бас ийм нэг асуудал байлаа. Зарим омега хямдхан байдаг штэ. За тийм штэ. За тэгвэл тэр хямдхан омега олон шилхэгтэй хямдхан байгаад тий. Тэр чинь болохоор ямар учиртай тийм хямдхан байдгийм бэ гэхээр судлаад үзэхээр ерөөсө зарим омегаг сагамхай загсны илэгнээс гаргаж авдаг гинэ. Илэг. Гэтэл илэг гэдэг нь нөгөө тухайн амьд организмынхаа хорт бодисыг бодисын солилцооны явцад үүсэн хорт бодисыг шүүж идэг эрхтэй штэ. Тийм учраас янз солилцооны явцад үүсэн хорт бодисоор баялаг байх боломжтой юм байна шүү дээ. Тийм омегаг ууж хэрэглэх юм бол нөгөө үйлчлэгээгээ үзүүлж чадахгүй болох нь шүү дээ. Харин манай омеганы одоо загсан тос бол энэ хулд тунаа загсны мах булчингаас гаргаж авсан тос байгаа гэдэг. Ер нь мах булчингаас гаргаж авсан тос л илүү одоо үйлчлэгээ сайтай байдаг юм байна. За мах булчингаас гаргаж авсан гэхээр чинь ер нь бол зөв.
а одоо илгэнээс гаргаж авсан гэхээр бас л асуудалтай л болох юм байна л да. Дээрээс нь одоо гадуур зарагддаг зөндөө олон омегануудыг бид нэр Faberlic компани омегаыг эргэлхээс өмнө ууж хэрэгжилжсэн. Тэгээд над дээр бол одоо маш олон настай хүмүүс их орж ирж үзүүлдэг. Тэгээд настай хүмүүст болохоор уухад амархан, савлгаа нь хялбархан, тэгээд толгоо ирэхээр биш тийм байвал их зүгээр байдаг л та. Тэгэхээр нөгөө уухад бол манай омега ч их жижигхэн тэгээд нөгөө хоолоо дээр нэг очиж нэг ингэж бөглөг дадарлаа гэж бодоход тий тосны загсны тос нь аманд бүр гашуу оргитол тэгж бол амтагддаггүйгээрээ бас их онцлог юм шиг надад санагдсан. Дээрэс нь нөгөө гадуур янз бүрийн туршилт хийдэг штэ бас одоо өөр төрлийн бүтээгдэхүүнүүд омега гадна талаар нь мөнгөлөг цаасаар бүрж байгаа л хөргөчн дотор хийгээл маргааш өглөө нь гаргаж ирээл хөлдсөн байна уу хөлдөөгүй байна уу гэл тийм туршилт бас яг өөрийнхөө омега дээр би бас хийж үзчихсэн. Тэгээд нэг хүмүүсийн хэлдгээр нөгөө цэвэр сайхан омега байх юм бол хөлдөөгүйгээр гарч ирдгээ гэл. Тэгэхээр бас хөлдөөгүйгээр гарч ирдэг юм байлээ бас манайх сонирхуулахад. Тэгээд настай хүмүүст бол зөвлөхөд маш гоё санагддаг юм омега байгаа. За дээрэс нь одоо түмэн цэцэг алтан захирлаас асуумаар байна л да. Маш олон хүмүүс танаас одоо ингээ омега авч хэрэгэлдэг. Тэгэхээр омеганы үр дүнгуудээс бас ингэсэн чинь ингэсэн байлээ гэсэн одоо хүмүүс бас байдаг штэ танаа омега гуугаад ингээд тарих толгой өвтгөө боллоо. Даралтны имээ бараг марцсан байна. Мартад санахаа боллоо. Цус сайн гүгээд байгаа юм шиг байна гэх хөрхөн комментууд хэлж орж ирдэг. Тэгэхээр таны үйлчлүүлэгч нараас бас яг омеган дээр ингээд гоё гоё үр дүн гаргаж ирсэн хүмүүсээ бол тэднийхээ жишээнээс бас дурдж өгөөч. За ямар ч байсан хамгийн эхлээд би өөрийгөө дурдмаар байна. Би Faberlic компанитай учирсан тэр цагаасаа эхлээд одоо 5 жил сүүлийн 5 жил одоо омегаг тасралтгүй хэрэгжилж байна. Цусан тохиолдсон хэмжээ бол хэвийн гэж гардаг. Вау ямар. За энэ том одоо үйлчлэлт гэж ингэж бодож байна. За мэдээж одоо омега хөдөлтөн авагчид бол бас өөрийн хэрэглэгчтэй болчихсон байна. За хэрэглэгч нар маань мэдээж нэг курсээр нэгэл одоо говьалтаагаас тухайлбал 3 ширхэг омега авч явах жишээтэй тий. Тэгээд холестерин ихтэй танай одоо омега уугаад холестерины хэмжээ маань одоо буурлаа. За дээрэс нь одоо тарих толгой өвддөг байсан тий. Энэ боллоо ч юм уу гэх мэтлэнгээр даралт бол хэвийн боллоо. Би даралтныхаа эмийг ерөөсөө уудаггүй бол уух шаардлагагүй болчлоо. Даралт бол байнгын хэвийн болчлоо гэх мэтлэнгээр тий. Ийм одоо үр дүнгууд хэрэгэлдэг хэрэглэгчдээс мань байнга ирж яадаг да. За тэгэхээр омегага ууж хэрэглэхдээ бас хүмүүс одоо хэдийн ширхгийг яаж уух юм, хэдэн наснаас яаж уух юм гэж бас асуудаг. Тэгэхээр таны хувьд одоо бас яг ямар байдлаар зөвлөгөө өгч юм тэр талаасаа бас сонирхолвол. За ер нь бол омегаг манай компани одоо юугаар заавраар л уух заавраар л өдөрт 2 ширхгийг л уу гэсэн оронтой. Өглөө нэг, орой нэг гэсэн. Тийм одоо заавартай. Тэгээд нэг порц гэж яриад байгаа тийм. Дотор 60 юм чинь өглөө оройд нэгийг уучхаар 1 сарын хэрэглээ болно. За тэгээд энэ омегаг өглөө оройд нэгээр ууж болно. За би бол яадаг гэхээр өглөөд 5 ширхгийг усаар дараалаад уучдгийг. Яагаад гэхээр заримдаа миний хувьд бол нөгөө хоолны дэглэм бариад тэгээ өөх тусаа багасгах энэ тохиолдолд бас одоо тосныхаа хэрэглээг омеганаас авдаг ингэж тийм тохиолдол тийм онцгой тохиолдолд те бас арай ахиу тунгаараас ууж болно. За ер нь бол манай омеганы одоо нөгөө килокалори гэх юм бол 1 порц нь буюу 2 ширхэг нь 7 килокалори. 7 килокалори тийм. Зарим хүмүүс болохоор ингэж яриад идэх штэ. Омега уухаар таргалдаг гэж яриад идэх тий. Тэгээ омега уусандаа биш. Өөрийнхөө хоолнд одоо нүүрс ус ихээр агуулсан хүнс идснээс таргалж байгаа штэ. За яг өдөрт авах ёстой норм хэмжээ
За доод тал нь хэд л ер нь бол хүн нэг 1500-аас 2000 ккал авах хэрэгтэй шүү дээ. За тэрний хүн омега ууснаар манай омегаг ууснаар бол 2 ширхгээр уухтал 7 ккалорийг нь л авчлаа гэсэн үг шүү дээ. Тэрнийгээ тооцоод бусад одоо хоол тэжээлээс авах калори тооцоод ингээд бол эзээч тархална гэсэн ойлголт бол байхгүй л гэж бодож байна. За тэгээ омеган дээр бол бас маш олон ач холбогдлууд байдаг. Одоо л хүмүүс омега нэг хэсэг бол одоо уугаач гэж эмчнэр хэлдэг байсан бол одоо бол одоо уух нь ач холбогдолтой юм байна. Харин ямар омега сонгох вэ гэдэг дээр маш их анхаардаг болсон. Харьцангуй бас хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол маш дээшилж байна. Тэгээ миний зүгээс бол одоо та бүхэндээ юу зөвлөмөр байна гэхээр 25 наснаас ахвалаас хүний судас өөрөө хатуурч эхэлдэг. Угаасаа атеросклерозын процедур буюу судасны хатуурал эхэлдэг. Тийм учраас 25-аас дээш насныхан бол одоо омегаг ууж хэрэглэж явах нь зүйтэй. За мөн дээрээс нь 45 насаас дээш 40-оос 64 наснд бол ерөөсөө артерийн гипертенз буюу цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчнөр өвдөх эрсдэл бүлэгт орж эхэлдэг. Тийм учраас 40-оос дээш насныхан бол зүгээр л тогтмол уух ёстой. Энэ бол зүгээр бид нар тэртээ тэргүй одоо хүнсний учиргүй одоо хушиг хаглаад ч юм уу эсвэл одоо майлангийн үр аваад тэрнээсээ тос гаргаж аваад эсвэл байн хулд загас за байн одоо тэр тунаа загсыг байрж аваад одоо загсны тос гаргаж авч чадахгүйгээс хойш тийм ээ чухал өөртөө хэрэгтэй зүйлийг бол одоо хүн болгон өөрийн одоо цонхондөө бол аваад явж явах нь зүйтэй юм аа гэж одоо зөвлөмөр байна. За мөн одоо бас гоё юм хэлэхэд жирэмсэн ээжүүд бол одоо уух ёстой гэдэг одоо сүүлийн үеийн эрүүл мэндийн удирдамжуудад одоо орж ирж байгаа. Энэ маань болох тэр хүүхдийн тархины хөгжилд одоо маш сайн нөлөөлдөг болохыг одоо Америк эрдэмтэд тогтоосон байна. За тэгээд омегаг бол одоо ерөөсөө 5 сартаагаас хойш ээжүүд одоо ууж хэрэглэх нь зүйтэй гэдэг олон улсын зөвлөмж гарсан. За тэгээд зарим одоо улс орнуудад бүр хүүхдээ гидсэндээ дөнгөж одоо оллоо жирэмсэн боллоо гэж эхоогоор батлагдсан цагаас омегаг одоо уухыг зөвлөдөг болсон байна. Учир нь юу вэ гэхээр одоо хүүхдийн тархины хөгжил маш сайн явагдахын хэрэгээр IQ өндөртэй хүүхдүүдэд хүрж гинэ гэсэн судалгаа гаргаж ирсэн байна. Тэгээд IQ өндөртэй төрсэн хүүхдүүдийн цуснд одоо тий яг юу ууж хэрэгжилж исэн бэ? Жирэмсний хаяцууд ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн бэ гэхээр бүх ээжүүд нь одоо омега хэрэглэсэн, омега уусан гэсэн комментуудыг хэлсэн тухай одоо мэдээллийг саяхан одоо олж уншлаа. Тэгэхээр маш олон жирэмсэн ээжүүд одоо витамин уух ёстой гэж байна, омега уух ёстой гэж ингээд бас мэддэг болж байгаа ах гэж бодож байна. Тэгээд жирэмсэн болон хөхүүл ээжүүд байх юм бол бас омега уухад бол маш сайн байдгийг шүү. За мөн удахгүй манай компаниас D3 омегатай бас гоё бүтээгдэхүүн гарах гэж байгаа. Хүүхдүүдэд зориулсан. Тэр бүтээгдэхүүн ороод ирэх юм бол бид хоёр одоо хамгийн түрүүнд л одоо хүүхдүүдтэй зөвлөнө гэж бодож байна. Тэгээ та бүхэн маань хэрвээ одоо энэ Faberlic компани Vitofolius цуурлын омега 369-ыг авч хэрэглэж үзэхийг хүсэх юм бол тийм ээ заавал курсээр нь аваарай тий. За нэг курс маань 3 хайрцаг тэнцдэг байгаа. За ер нь бол та 3 хайрцгийг уугаад 1 сар өнжиж болно. Эсвэл та 1 хайрцгийг уугаад 3 сар өнжих гэдэг юм уу тий. Тухайн хүнийхээ одоо холестерины байдал яг ямар зорилгоор уух гэж байгаа гэдгээс хамаарат зөвлөд явчихна. Мөн дээрээс нь одоо холестерин омега дээр өөр нэмж зөвлөх багшийн маань коммент юу байна тий. Шинээр авч уух гэж байгаа хүмүүст одоо юу гэж зөвлөмөр байна. За тэгээ хаанаас авч болох вэ? Өдөө орон нутгуудаас одоо захиалах юм бол яг яах вэ гэдэг талаар бас гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За тэгэхээр манай омегаг болохоор 14-өөс дээш насны хүмүүс хэрэглэнэ гэсэн юм одоо залттай байдаг. За гэхдээ ер нь бол омега 3-аас дээш насны хүүхдэд бол уулгаж болно. Сая одоо эмч маань хэллээ. Манай компаниас одоо хүүхдийн омега оруулж ирэх байгаа гэдэг үйлдвэрлэжсэн. Одоо Монгол хүмүүд одоо зөвшөөрлөн патент нь гарч ирээд тэгээ орж ирэх магадлал бол ойртож байгаа. За 3-аас 14 насны хүүхэд бол хүүхдийн омега ууж хэрэглэн. Харин 14-өөс дээш насны бүх хүмүүс л энэ омега 369-ыг ууж хэрэглэх нэ. Тэгээд 45-аас дээш насны хүмүүс
тогтмол уугаарай л гэж хэлэх байна. Тогтмол. За тэгээд та бүхэн маань хэрвээ одоо энэхүү омегаг өөрийнхөө гэрт хүргэл дээр авахыг хүсэх юм бол бид хоёрын одоо утасны дугаарууд руу холбогдоод захиалгаа өгж болно. За хэрвээ хөдөө орон нутагт байдаг хүмүүс ах юм бол унаанд тавиад явуулна. Тэгээд замун дээрээс бичлэгийн дараа та бүхэн маань бас коммент хэсэгт асуумаар байгаа, тодруулмаар байгаа зүйлүүдээ бас сайхан нээлттэй сайхан бичээрэй. Тэгээд энэ удаагийн уулзалтанд маань хүрэлцэн ирсэн, сонссон та нартай маш их баярлалаа. За тэгээд хамтран одоо үйл ажиллагаа явуулж байгаа багштай За, баярлалаа.